Өнөөдрийн оффроуд өдрөлгийн хамгийн сүүлийн тэмцээн жалга буруудаад. За ингээд тэрүүд тэнд суудсан машины араас тэрүүд бас гарахаар. За тэгээд машинууд манаас орж ирэхдээ ингээд суучаад байна. За ланд 200. За хажуудлаар нь. За тэр маань хажууд нь очиж зэрэгцээ суучлаа. За тестийг цаамаг орох гэсэн. Суучлаа. За гаргасан. За тэр цаанаас дагуу юм. Яа. За энэ бол яалтчгүй айх тэр гэдэг юм. За баларсан. Яг энэ орох гээд энэ дээр очихороо манай машинууд сууж байна. За хоёр дахь тайралт хийж үзлээ. За бас орохгүй. За гарчлаа да. За мундаг. За ланд 200 V8. За байхгүй. Мөрөн дээр нь очиж суулаа. За V8 200. 3 4 зүтгэлтэй хийлээ. За бас марсан бай. За бараг 5 зүтгэлтэй. За хажуугаар нь. За энэ хоёр бол гарахгүй байна. Giving is taking. No mercy, no breaking. There is no sun. За Ford Raptor Generation 2 шалга руу орж үзэх нэ. Шин зам. $3500 твин турбо штэ. За байдгүй. Хоёр үзлээ. За 3 дахь орлого. За бас байсангүй. Танк 300 hybrid. За тэр баруун талаар нь шин замаар зүтгэж дээ. За явсаа. Урж ин да ястаа. 2.0 турбо hybrid. За бараг явсараа гарчлаа. Яа. Үндэ аимшигтай байна. За үндэ ганган байна уу энэ. За Ford Raptor Generation 2 3.5 твин турбо 4 дахь орлогоо хийлээ. За яваад байна. За ямар тааш 4 дахь орлогоороо гарлаа. За одоогийн байдлаар эхний орлогоороо шин замаар гарцсан. За орж ирсэ буцаад өгсөн. За гараа авчлаа. Шар танк 300 2.0 турбо Pikachu
За орж ирсэн. За энэ маань ингээд загаараа авчлаа яшаа. Hybrid. За бүр шин замаар ингээд зүтгүүлчлөө тэгээд. Хамгийн гол нь суугааг үлдээ энэ одоо ухрна л та. Амар. За хоёр дахь орлого. Уржин даа нэрээ. Амар. За 2-0 турбо хайбрид. Хай 4-т танк 300 загвар. За 35 инч дугуйтай Кемини амортизаторт бас янз ид байна да. Үнэхээр гайхамшигт. За бүр цоошин замаар бол зүтгэж юм да энэ. Оо амар. За Subaru Forester орж ирсэн. За энэ манаас гайгүй зам руу явчлаа. За Парато. За шууд дээр. Шин зам. За гараа авчлаа. За Парато. За 300-гийн гарсан зам дээр очиж суучлаа. За ухарч үзэж байна. За энэ Subaru манаас араас нь мөрөөр нь орж суучлаа тэнд. За тэрийг бол татчих гарах юм байна. За бас байсангүй. За 2-0 турбо бав 212. За цаашаа явсан. За зүтгэлэн. Дөрөв дугаас гоё мэд. Багаагаар яваад байна. За хүчүүл алдахгүй байна. За тэнд үрээ зогслоо. За 2GR автомат. Хөө чигээрээ шагараа заа яа. Яг чигээрээ шаа. Хаадал. За амар байна уу? Янзтай байна. Дуу шүү муу бол бас гоё шүү. Бас гоё болгосон байна тий. За солиод. За 212-д нагсан орныг орлого хийж үзлээ. За гарахгүй. За манай 2GR 3.5. Мөс хангалж байгаа шүү цаад. Дуу шүү бол солиод байна уу? Дууны хээ бас айгуу гоё дуу. Journey. За нагсан. За 3 дахь орлого, 4 дахь орлого. За хажуу талаар нь зүтгэсэн. За гараа авчлаа. За энэ маань нагсан. За байдгүй. За бүр суучлаа. За ухаатан. Ази. Я. Амар.
За яа. Балраа. Жохон хүчгүй л орчууд. Амортизаторууд бол King-ийн 2.5 инчтэй 35 инчтэй байгаа. Kemi-ний амортизатортай байгаа тий. За энэ маань бол тэгээ сөнгөн саргаад гараа явчихнаа. За хүч ихтэй болохоор дугууны эргэлт бол үнэхээр амар. Яа ханцтаад ороод ирлээ бүр. Фүү. Зодчихин дөө энэ сүр эргэж. Яваад байна. Энд аата байна да. Аимшигтай. За гой дуушуу бол уг нь гоё байна. За тэнд очиод хүч алдсан. За хамар. За энэ хоёр манаас гарахгүй нэ. За сүүшөөс байдгаа. Арайс та хаймрын нэрийг бас гарангууд ичтэй. За тэнд очиод бас байсангүй. За бас байсангүй. Да тэрөд гарах гэж. Яг л нэг бүксэн дээр нь тусгаж шүү. За манай хайбрид танк 300 дахиад 3 дахь удаага ийшээ жалга руу орж байна. За тэгээ үнэхээр янзтай. Амортизаторын төрөл өмнө солиотой билээ 2.5 инчтэй. Авшигтай. За мэдээж сос очно. Сос үйл ажиллагаа очно. Пикачу шар очиж татна. За тэнд манай хаамар бүр байхгүй боллоо. Тэнд бас уучлаа. За татаа гаргачлаа нэг. За манай шар Пикачу тэр цаашаа үдсээ. За бас ялгаагүй тэрүүд бол гарахгүй байна. За нааталт нь 2.0 турбо хайбрид. Хай 4T танк 300. Хайбрид гэж гаргасан тийм. Энд чи өнөөдөр бас бужигнууллаа шүү дээ. Энэ хар 300 ч. Энэний хөвч мөч бол өстэй өмнөдөө аатай байна уу? Дууч юм байхгүй янз юм. За цаана танк 300 2.0 хайбрид гараа авчлаа. За энэ маань дахиад нэг Hilux маань гараа авчлаа. За урсаар агаад гараа авчлаа да. За зүтгэж дээ яваад байна. За бас гараа авчлаа. За баав 202 2.0 турбо.
За бүр айхтар. За наа нь очиж зогсчлоо. За энэ маань явахгүй нэ. За тэр хүнд очиж зогсчод энэ. За 300 гарсан. За энд 200. V8. За энэ маань гараа авчлаа. За Forester. За хий иргсэн үү? За яваад за. За тэнд очиод ер нь зогсчлоо доо. За байдгүй дээ. За супер чаржтай юм байна да. Тэгж ярьж шүү. За тэрүүд нагсаа. За хий иргсэн. За тийшээ гарахгүй наа. Сүүлэх. За худлаа болсон даа. За Nissan Patrol Y61. За чигээрээ явна. За буцаад ухарсан. За бас л гоё явж байна да. Оо амар. За тулж оц зогсож байгаа л нэг ухраад гараа авчлаа. За салют. За энэ Wine 200 орж ирлээ. V8 уу? V6 юу? Зарим цас нилээ суларсан байна. За ямар та зүтгэсэн. За гараа авчлаа. За 2.0 турбо танк 300 Pikachu. Бас хариж энэ айхтар харж чинь. Ингээд алсараад аялчвал тийшээ болох гоё. За энд бас нэг орж ирсэн. За турбо буст энэ төр бол гоё ажиллаж байна амар. Дугуй жоох муу багш юм да. За өнөөдрийн оффроудын бас хайлайтууд нэг танк 300 hybrid 2.0 энэ байлаа. Үнэхээр аатай байна. Бас солир өллөө. Аимшигтай явд юм. Бүгдээрээ л харлаа үзлээ та. За тэгээд бичлэгүүд орохоор бүр ямар аимшигтай юмар яаж болсныг манайхад харна байгаа. Үнэхээр хангам байна. За тэгээд энэ айхтар хонхортой жалгаар бас амар гоё явлаа бөөндөө. За манай Pikachu нэгөр бас
Энэ бас айхтар хонгор өнөө. Чалга. Ямар ч тааш тэгээд нар бас чаргаж байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаас үүгээр дуусч байна. Энэ 300 бол өстой үнэндээ хайлайт. Үнэхээр амар гэлөө. 2.0 турботой хайбрид гэх тусал. Аимшигтай байна. Тэр өксөр, жалга, хунгар цаас. За энэ бас гоё форстер байна. Дуушуу бас. Эндээ солиорлж. За тэгээд нар жаргасан байна. Бүт өдрийн үйл ажиллагаа бол оффроуд өдрлөг ийм хүн дуусаад бүгдээрээ ингээд тарцгааж байна. Өдөрлөг дууссан. За мэдээж гараж дээр ирээд машинуудаа сайхан угаан, арчин зүлгэн, тоос шороог нь арилганаа. За өнөөдрийн оффроуд өдөрлөгт бол бас гал асаалаа да. Асал солиорлоо да. За тэгээ маргаашнаас залуучууд бас шоурумын бас ажиллаулнаа. Шоурум дээр ажиллахаар юм байна. Өнөөдрийн highlight гэж яриад байгаа шүү дээ. Хос зүрхтэй hybrid 300-д зогсож байна. Эндээ алсан энэ бол амар явд юм байна. За тэгээ шороо тоосыг нь одоо буулгачих юм бол тэгээ боллоо доо. За энийг угаачвал баг өнөөдрийн өдөрлөгт орсон бүх машинууд баг болж байгаа шүү байна да.